Төвлөрсөн ПАКС буюу дүрсийг дамжуулан хадгалах төвлөрсөн систем гэж юу вэ? Орон нутагт төдийгүй Улаанбаатар хотод өвдсөн хүмүүс эмнэлэгт очоод мэрэгсэн эмч байхгүй. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэрэгээс шалтгаалan зөв онош эмчилгээ хийлгэж чадахгүй байдал ихээхэн гардаг. Зөв онош эмчилгээний төлөө зардал чирэгдэл гарган орон нутгаас төв суурин газар Улаанбаатар хотын эмнэлгүүдийг зорж очих, очир дугаар хүлээх, дахин үзлэг шинжилгээ хийлгэх энэ хоорондоо ажлаа алдаж, зардал ихээхэн гаргаж, цаг алдаснаас өвчин улам хүндрэх тохиолдол нэлээд байдаг. Тэгвэл төвлөрсөн ПАКС буюу дүрсийг дамжуулан хадгалах төвлөрсөн системийг хэрэгжүүлснээр дээр дурдсан хүндрэлүүд эрс багасах юм. Төвлөрсөн ПАКС гэдэг нь энэ системд холбогдсон рентген, CT, эхо гэх мэт аппаратаар авсан дүрс зургуудыг улсын төвлөрсөн дата төвд дамжуулан хадгалах систем юм. Энэхүү хадгалсан мэдээллийг өвчтний зөвшөөрлөөр эрх олгогдсон мэрэгчсэн эмч үзэж, өөрийн дүгнэлт оншийг тавьж, өвчтний байгаа газар руу хурдан хугацаанд буцааж илгээнэ. Энэхүү системийг хэрэглэснээр өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэрэгсэн эмчийн хүртээмж нэмэгдэх боломж бүрднэ. Төвлөрсөн ПАКС-ыг нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэн, хот хөдөөгийн ялгаа арилна, илүү зардал чирэгдэл багасна, мэрэгсэн эмчийн онош хүртээмж ихсэн, давхардсан шинжилгээ зөөрч, цацрагийн дооз авалт багасна. Өвчтний мэдээллийг найдвартай удаан хугацаагаар хадгалах боломж үүснэ. Эрүүл мэндийн даатгал үр дүнтэй болно. Эрүүл мэндийн системийн нэг тулгуур болно. Эмчнэр мэдээлэлд илүү ойртож мэрэгших болно. Монгол хүний удамшил, өвчлөлийн мэдээллийн сан үүсэх болно. Захин эрүүл мэндийн төслийн хүрээнд Монгол улсын эрүүл мэндийн яам төвлөрсөн ПАКС-ыг улсын 1-р төв эмнэлэг, шаардны нэрэмжит улсын 3-р төв эмнэлэг, гэмтэл согох судлалын үндэсний төв, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд эхлэн суйрлуулж дууссан. Цаашид бүх эмнэлгүүдийг цахимжуулах ажил төлөвлөгдөж байна. Энэ нь шинэ засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн томоохон дэвшилтэт ажил юм. Төвлөрсөн ПАКС буюу дүрсийг дамжуулан хадгалах төвлөрсөн систем нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг нэгдмэл өндөр түвшинд хүргэх оновчтой гүүр болно.